За бүгдээрээ сайн байцгаана уу? Бидний өнөөдрийн подкастт Азийн сангийн эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадварыг хөгжүүлэх төслийн дэд зохицуулагч, дэд менежер Соломтяа оролцож байгаа. За бид хоёр өнөөдөр феминизмын тухай ярилцах гэж байна. Феминист яриа гэдэг сэдвийн хүрээнд. Тэгээ феминизмын үүсэл яагаад анх энэ үүсэл санаачлал бий болсон гэдэг тухай ярилцах гэж байна. Ингээд би болохоор хөөрхөн зөрөх төрөмс байгууллагыг төлөөж өнөөдрийн ярилцлагыг цомотгоо хийх гэж байна. За тэгээ бид хоёрын яриа аль болох чихэнд наалдстай энгийн байгаасаа гэж би хүсэж байна. Тэгээд цомоо өнөөдрийнхөө ярианы гол сэдэв болсон феминизмын талаар яриагаа эхлэх үе. Бид хоёрын яриа хинд илүү хамааралтай бол хинд илүү хүрээсэй гэж чи хүсэж байгаа вэ? За баярлалаа амрагшаа. За тэгэхээр ерөнхийдөө бол манай иргэний нийгмийн байгууллагууд феминизмын тухай ойлголтыг бол эрчимтэйгээр их өгж байгаа. Харин өнөөдрийн хоёулагийн яриа болон зорилтод сонсоосаа гэсэн хүмүүс маань илүүтэй иргэний нийгмийн байгууллагуудын эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажилладаг байгууллагууд болон өөрийгөө феминист гэж тодорхойлдог хувь хүмүүст илүү хүрээсэй гэж бодож байна. Учир нь бид хоёрын яриа илүүтэй нийгмийн шинжилгээ ухаанд феминизмын онолын байр суурь ямар гэдгийг, феминист онолын зарчимтайгаар үзэл баримтлалаа илэрхийлэх гэдгийн онол болон практикийн хоршин оршиж буй байдлын талаар илүү ярих гэж бодож байна. Тэгэхээр энэхүү онол яг ямар үнэт зүйлс дээр оршин тогтносоор ирсэн юм, хэрхэн хөгжсөн юм. Дээрээс нь онлайн практикт үзүүлж буй иргэний нийгмийн байгууллагуудад үзүүлж буй нөлөөллийн тухай илүү ярих гэж бодож байна. Тэгвэл хоёулагийн яриа илүү иргэний нийгмийн байгууллагуудын болоод өөрсдөө феминист гэж тодорхойлж байгаа олон залуучууд, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд маань нөлөөтэй гэж бодож байна. Сая феминист гэж өөрийгөө тодорхойлдог тухай ярьлаа шүү дээ. Тэгэхээр одоо хин өөрийгөө феминист гэж тодорхойлох вэ? Яг феминист хүн гэж хин юм бол эхлээд хүмүүс тэрийг яаж тодорхойлдог вэ? За өөрийгөө феминист гэж тодорхойлоход бол энэ дээр хүний хүйс бол ямар ч хамааралгүй, хүний шашин шүтлэг, улс төрийн итгэл үнэмшил, байр суурь бол энд ямар ч хамааралгүй гэж бодож байна. Харин хүний эрхийг суурай болгодог. За дээрэс нь ямар нэгэн гендерийн хүчний ялгаатай байдлыг тодорхой хэмжээгээр няцаах хүсэлтэй хүн хүний эрх тэгш байх гэдгийг чандлан эрхэмлдэг хүмүүс өөрсдөө феминист гэж тодорхойлох байхаа гэж бодож байна. Миний хувьд бол тэгж хардаг байгаа. Тэгэхээр би бас өөрийгөө яг феминист гэж тодорхойлдог. Гэхдээ бас бүрэн өөрийгөө яг энэ феминист онолын талаар мэдлэгтэй гэж боддгоо. Зүгээр яагаад феминист гэж тодорхойлж байгаа миний хувийн ойлголт юу вэ гэхээр альва хүүс бол ямар нэгэн ялгаргүйгээр нийгмийн харилцаанд орох хэвээр бүгд эрхтэгч байх хэвээр. Тэр дундаа хүнийг хүүсээр нь ямар нэгэн байдлаар ялгуурлаж болохгүй гэдгийг мэтгэл өмчлөлтэй учраас өөрийгөө феминист гэж тодорхойлоод байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүн феминист байна гэхээр зарим хүмүүс бас буруугаар ойлгож магадгүй. Тэгэхээр феминизм гэдэг үгийг хоёулаа тайлбарлах гэж оролдох уу? Ямар утгыг илэрхийлдэг юм бол? За тэгээ миний хувьд бол илүүтэйгээр нийгмийн шинжилгээ ухаанд феминизмын онол бол маш том өргөн орон зайг бол бүрдүүлсэн байгаа. Ялангуяа орчин цагийн феминизмын онол бол өнөөдрийн хүн өөрийгөө хэрхэн феминист гэж тодорхойлж байгааг маш олон байдлаар ер нь нөлөө үзүүлсэн байгаа. Тэгэхээр феминизмын онолын зарчим дээр үндэслээд хувь хүн өөрийгөө феминист гэж тодорхойлж байгаа бол альва зүйлийг өөрөөр сонсдог байх. Дээрэс нь хоёр туйлд ойлголтоос аль болох зайлс хийж альва зүйлийг эм, зөв буруу, үнэн худал, хар цагаан гэсэн тийм хитрхи хоёр туйлтай баригдсан үзлээр альвааг харах бус өөрөөр юмыг харж тэгш бус байдлыг тодорхойлох чадвартай байх, альва зүйлийг илүү гендерийн хүчний ялгаатай байдлыг онцолж харж чадчих байх юм бол тэр хүн өөрөө феминист байдлаар альва зүйлийг феминист зарчимтайгаар харчиж байгаа л гэж ойлгож болно гэж бодож байна. Түүнээс биш өнөөдөр хоёулаа яг ийм байл феминист гэж ярих юм бол хоёулагийн яриа дуусах байх.
Тэгэхээр илүү нийгмийн шинжилгээ ухаанд энэ феминизмын онол салбар болгонд ямар үндсэн зарчмаар ерөнхийдөө хөгжиж ирснээр өнөөдөр бид нар орчин цагт феминизмын маш олон бас хөгжлүүд байгаа шүү дээ. Тэр болгоноос өнөөдөр хэрхэн залуучууд өнөөдөр нийгэмд идэвхтэй оролцож байгаа хүн бүр маань активистууд маань өөрсдөө хэрхэн тодорхойлж байгааг л онолын үүднээс ойлгох нь илүү хэрэгтэй болов уу гэд хоёлаа илүү яриагаа феминизмын онолын практиктай уялдаа холбоо байд юм уу? Тэгвэл ямар байдлаар байгаа юм бэ? Бодит жишээ байгаа юу? Бид нар үүнийг далаацтайгаар хэрхэн ойлгож авах хэрэгтэй юм бэ гэдэг байдлаар илүү ярих уу? За тэгээ. Тэгвэл одоо феминизм гэдэг энэ ойлголт жирийн иргэний амьдралд ямар ач холбогдолтой юм болов? За тэгвэл дахиад байр сууриад ерөнхийдөө феминизмын онол бол нийгмийн шинжилгээ ухаанд маш олон өргөн хэмжээнд 3 үндсэн зарчмын хүрээнд бол маш олон өөрчлөлтийг өнөөдрийн хугацаанд бол өөрчлөлсөөр ирж байгаа. За нэгдүгээрт бол жишээгээр үзэх юм бол одоо өгүүлэмж нийгмийн харилцаанд орж байгаа хүн бүр ямар нэгэн байдлаар одоо бидний өнгөрсөн түүх мэдэх мэдлэг энэ бүхэн дээр ямарваа нэгэн гендерийн хүчний ялгаатай байдлын оролцоо бол байсаар ирсэн байна. За үүн дээр бол феминизмын онол ямар өөрчлөлтийг хийж чадсан юм бэ гэхээр нийгмийн шинжилгээ ухаан, социолог, улс төр судлал, антрополог, түүх энэ бүхэн дээр өгүүллийн маш том орон зайг бий болгож ирсэн байна. За тэгэхээр энэ өгүүлэл нь юу хэлээд байна гэхээр өнөөдөр практикаар хоёлоо жишээ ярих юм бол за түүхэнд жишээ нь хөндөгдөөгүй эмэгтэйчүүдийн оролцоо тийм. За дээрэс нь хүн судлал дээр болоо илүү феминист байр суурийг нээлттэйгээр оруулж ирэх. За дээрэс нь эмэгтэйчүүдийн одоо нуун дарагдуулсаар ирсэн альва нэг хүчирхийллийн дарангуйллын үг түүхийг бол нээлттэй өгүүлж оруулж ирснээрээ энэ бол маш том өөрчлөлтийг бол хийсэн байгаа юм. Маш олон нийгмийн шинжилгээ ухааны салбар дээр. За дээрэс нь дахиад материалити буюу нийгмийн шинжилгээ ухаанд илүүтэйгээр одоо социолог, антропологийн хүрээнд альва нийгэмд бидний амьдарч буй нийгэмд ямар нэгэн байдлаар тодорхойлогдож, ашиглагдаж, ойлгогдож байгаа одоо ойлголтуудын үүсэл нь хаана байгаа юм? Яагаад ингэж ойлгодог болсон юм? Хэн тодорхойлсон юм? Яагаад энэ итгэл үнэмшил үнэн гэдэг мөрөөр явдаг юм? Гэх мэтчлэн одоо нарийн философийн ойлголттойгоор, гүн ухааны ойлголттойгоор хинд юуг ярих эрх байна? Хинд юуг бүрэн ярих эрх нь байна гэдэг ерөнхийдөө гол асуултыг нийгмийн шинжилгээ ухаанд маш өргөнөөр нээж өгсөн байна. Тэгэхээр энэ маань өөрөө хүн бүрийн амьдралд маш их нөлөөтэй. Яагаад вэ гэвэл өнөөдрийн бидний амьдарч байгаа орчин захирагдаж буй хууль өөрөө жишээлбэл мэдрэмжтэй болж эхэлж байна. Хэрвээ бид нар одоо нийгмийнхаа өнгөрсөн байдлаас одоо хүртэл үргэлжлүүлж ирж байгаа альва үйлдэлийг зам байдлыг үргэлжлүүлэх юм бол тодорхой хэмжээгээр энд маань оршин байгаа эдийн засаг улс төрийн энэ нийгэмд маань тодорхой хэмжээгээр хүн өөрөө хариуцлага хүлээх ёстой болчихж байгаа байхгүй юу? Практикт ослуулах юм бол. Тэгэхээр ийм байдлаар феминизмын онол өөрөө нийгмийн шинжилгээ ухааныг маш өргөнөөр өөрчилсөн. Тэгэхээр энэ маань зүгээр онол гэд бид нар амьдралаас хол юм бол харж болохгүй. Энэ бол бидний өдөр тутмын амьдралд хүн бүрт хамаатай асуудал болчихж байгаа. Сайн онол гэдэг чинь сайн практик гэдэг шиг тий. Тэгэхээр амьдралаас үүссэн тийм онол чинь одоо феминизм болж таарч байна шүү дээ, тийм үү? Яг зөв багцлаад аягүй гоё хэлчихлээ. Тэгэхээр нөгөө феминист энэ үзэл баримтлал анх эхлэхдээ эн чинь бас эмэгтэйчүүдийн эрх гэдэг зүйл тодорхой хэмжээгээр хөндөгдөж ирсэн гэж би ойлгож байгаа юм л да. Ялангуяа эмэгтэйчүүд одоо өөрийнхөө биеийг мэдэх хэрэгтэй. За тэгээд улс төрийн оролцоотой байх, сонгуульд санал өгөх гэх түүхэн тохиолдлуудыг аваад үзэхээр ийм тохиолдлууд байна л да. Тэгэхээр тэр талаас нь хоёлаа нэг жоох яриул яаж байна. Жишээлхэд энэ хөдөлгөөн эмэгтэйчүүдийн тэр ямар эрхийг баталгаажуулах үндэс нь болж өгсөн юм бэ те. Одоо хүртэл гэхдээ зарим улсуудад эмэгтэйчүүдийн одоо эрх тэр бүрэн баталгаажаагүй шүү дээ. Саяхан л ихэд Польшид эмэгтэйчүүд аборт хийхийг одоо хуулиар хориглох тийм хуулийн эсрэг жагсаал болж исэн те. Тэгэхээр
нөгөө шашнаар нийгмийн болон эмэгтэйчүүдийг нэлхийг ингэж боомлж байсан бурангуй тэр дундад зууны үеэс хойш өнөөх хүртэл юу бид нар одоо энэ феминист хөдөлгөөний хүрээнд өөрчилж чадсан юм бэ тий? Тэр тухай ярил юу ярих вэ? Тийм шүү. Ер нь феминист зарчмын гол үндсний чиглэл бол нөхөн өрчхүйн эрхээ өөрөө захирах. Хин нэгэн үнийг удирдахгүй, захиргаатахгүй энэ бол үндсэн хүний эрхийн зарчим болчихж байгаа. За тэгээ хоёлаа дахиад энийг бол манай иргэний нийгмийн байгууллагууд, активистууд дээрээс нь ерөнхийдөө эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйл ажиллагаагаа явуулж байгаа хүмүүс маш сайн мэдж байгаа. Тэгэхээр энэ дээр жишээ нь феминизмын онлын үүсэл хөгжил хэрхэн уялдаатай байдгийг бэ? Та түр хэллээ шүү дээ. Анх одоо нэг өсөндөө практикаасаа хөдөлгөөнөөсөө үүсчихсэн юм уу? Хөдөлгөөн нь гарч ирээд энэ онол гэж зүйл хөгжсөн юм уу? Эсвэл онол нь байсаар агаад энэ хөдөлгөөн үүссэн юм те. Тэгэхээр энийг яг нөгөө дахиад хоёр туультай ойлголтоор ойлгохгүй тулд энэ бол үргэлж зэрэгчиж орсон гэж бол хэлж болно. Тэгэхээр онлын хувьд бол ерөнхийдөө нийгмийн шинжилгээ ухаанд бид нар яг тэдээс тэдэн оны хооронд ийм юм байсан юм аа. Тэг ингээд дууссан юм аа. За үүний дараа тэдээс тэдэн оны хооронд ийм юм болсон юм аа гэхэд айгүй хэцүү. Та үүнийг ч гэсэн мэдж байгаа. Тэг яагаад вэ гэвэл хэрвээ аливаа нэгэн цаг хугацааны завсар дээр нэг зүйл болж өнгөрчхөөд дуусчихдаг байсан бол өнөөдөр нийгмийн асуудал маш амархан зохицуулагдчихж байгаа юм. За тэгэнгүүт онлын хөгжлийг ерөнхийдөө эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хөдөлгөөнүүдийг хил давнсан дэлхийн маш олон улс орнуудыг аваад судлаад үзэх юм бол за давалгаа бол яригддаг байгаа. За тэдээс тэд оны. За тэгвэл яг илүүтэйгээр хөдөлгөөн гэхээсээ илүү энэхүү онол маань яаж хөгжиж ирсэн бэ гэхээр энэ дээр нэг хэд хэдэн за нэг 3 байдлаар 3 цаг хугацаанд ингээд аль болох багцлаад хэлье те. За нэгдүгээрт бол яг энэ феминист зарчим гэдэг өөрөө онлын хувьд хизээж өөрчлөгдөхгүй. Феминист зарчим онлын хувьд яаж хөгжиж ирсэн бэ гэхээр энд бол хүний эрхийн цөм ойлголтууд үргэлж байх ёстой. Тэгэхээр феминист гэж өөрийгөө тодорхойлж л аваад хүчирхийлэл зайлшгүй яригдана. Хизээд салангад оршихгүй гэсэн. За ийм байр суурьтайгаар ерөнхийдөө онлын нэгдүгээр давалгаа бол багцаалах юм бол 1860-аас 1920 оны туршид бол үндсэн зорилгынх нь чиг бол нөгөө хөдөлгөөнүүд байсан. Саналаа өгөх одоо suffrage movement гэдгээр бол англиар артиклуудаар маш амархан олж болно. За тэгэнгүүт энэ дээр бол ерөнхийдөө яг нөгөө өгүүлэл анх гарч ирсэн. Тэр өгүүлэх эрх, тэр орон зайг бүрдүүлэх, хэлэх эрх, дуу хоолойгоо сонсуулах эрх гэх мэтчлэн одоо газар зүйн байршлаар үзэх юм бол Палестин, Египт, Төв Америк энэ одоо Америк тэгээд хойд Америк, Канада гэсэн байдлаар ерөнхийдөө энэ хөдөлгөөн маш эрчимтэй хөгжсөний үүдэн дээр онол өөрөө маш нарийн энэ өгүүлэмжүүдийг материалтай уялдуулан маш олон нийгмийн шинжилгээ ухаанд бол хэрэглэж эхэлсэн байна. За ингээд цаашлаад хэрвээ явах юм бол илүү орчин цаг руугаа дөхөж ирэх юм бол хэрвээ энэ феминизмын онлын давалгааны үеийг онолтой хоршуулан ангилах юм бол за Beauvoir бол зайлшгүй яригдана. Манай активистууд бол үнийг маш сайн мэдж байгаа. 60-аас одоо 1960-аас 90 оны хооронд гэж барагцаалж болно те. За илүү нөгөө юу орж ирсэн байгаа. Арьс өнгөний хүртээмжтэй байдал. За хүний эрх дээрээс нь шашин шүтлэг. За ингээд илүү одоо нөгөө нэг бодит жишээ хөдөлгөөний жишээ гэх юм бол Францад өрнсөн одоо эдэлжин эмэгтэйчүүдийн хаан засаглалын эсрэг бол бичгээр өөрсдийнхөө дуу хоолойг хүргэж исэн энэ хөдөлгөөн бол түүхэнд маш том байр суурийг бол феминизмын онолыг хөгжүүлэхэд хэрэгтэй болсон байгаа. Тэгэхээр энэ дээр либерал феминизм маш хүчтэйгээр өрнөж эхэлсэн байгаа байхгүй энэ цаг үед. Энд үүний гол зорилго нь юу байсан бэ гэхээр гендерийн эрхтгш байдал гэдэг нь тогтолцооны асуудал юм байна. Хөдөлгөөн одоо эргээд илүү инкээс хөдөлгөөн өрнүүлэхэд энд тогтолцооны системчлэгдсэн дэмжлэг байх ёстой гэдгийн төлөө маш олон хөдөлгөөнүүд дээрээс нь одоо нийгмийн шинжилгээ ухааны маш олон судалгаанууд дээр энэ бүхэн хөндөгдөж эхэлсэн. Нэг юм онцлогтой байгаа. Тэгэхээр энэ дээр бол илүү нөгөө либерал феминизм, радикал феминизм бол хөгжиж ирсэн. За одоо хэрвээ орчин цаг руугаа бидний
одоо хоёулагийн илүү орчин цагийн феминизм гэж яриад байгаа дээр юу яригдах юм бэ гэхээр за 3 дугаар давлгаа гэд ярьж болно. За 90 оноос хойш энэ бол одоо за үүн дээр юу яригдсан бэ гэхээр за ингээд хөдөлгөөнүүд өрнөж байна, маш эрчимтэй өрнөлөө. Гэтэл энэ дээр дахиад нэг орхигдсон зүйл гарч ирсэн. Глобалчлагдаад олон улсаараа эмэгтэйчүүдийн эрхийг дэмжиж байна гэхэд энд 3 дахь ертөнцийн орнууд хоцрогдоод эхэлсэн байна. За тэгэхээр үүн дээр онолчид бол Judith Butler, за Chandra Mohanty энтх гаралтай. За ингээд философичд, антропологчд хүртэл нийгмийн шинжлэх ухааны гол онолчид энэ дээр маш түрэнгийн орж ирсэн. Энэ дээр бол юу яригдсан бэ гэхээр илүүтэйгээр одоо ингээд нэгдмэл хөдөлгөөн дээр дахиад хараагүй үлдээсэн зүйлс байгааз тэгэхээр энэ дээр арьсан ярилцж байгаа цагаан арьстай одоо хөгжингөө орны хөдөлгөөн хөгжингөө бус гэж тодорхойлогдож байсан орнуудыг орхигдуулсан дээр энэ дээр онол дээр дахиад нэг маш том урсгал орж ирсэн байна. Тэгэхээр 90 оноос хойших орчин цагийн феминизмын онолын байр суурь ер нь юун дээрээ байна вэ гэхээр одоо нөгөө юу уялдаа холбоо. Уялдаа холбоо гэдэг дээрээ юу бүрдүүлж болох нөгөө хоёр туйлд ойлголтыг маш эрчимтэйгээр няцааж орж ирсэн байна. Тэгэхээр энэ дээр бол хувь хүн, нийгэм өөрөө, феминистүүд өөрсдөө феминист гэдэг зарчмаа алдагдуулаад тэнд ялгуурл үүсгээд байсныг 90 оноос хойш бол феминизмын онол маш эрчимтэйгээр илүү далаацтайгаар судалж ирсэн гэж ойлгох гэдэг болно. Наад сая нэг өөрөө ч ярианаас цомог ярианаас нэг ийм хоёр орж ирлээ л дээ. Radical feminism тэгээ нөгөөх нь 90-ад оноос өмнөх ямар феминизм гэсэн юм хоёр ялгаатай феминизм бас байсан гэж тайлбарлаж байна тийм үү? Тийм, за ерөнхийдөө зүгээр онлын хувьд одоо яг ингээд практикаар тайлбарлая гэхээр одоо юу хэрэгтэй л дээ одоо миний ч мэдлэг хүрхгүй бах. Яг ингээд практикаар энгийн байдлаар. Тэгэхээр ерөнхийдөө маш олон мэдээж онлын нийгмийн шинжлэх ухааны судлагдсан салбар бүр дээр далаацтай орж ирж байгаа тодорхойлолтууд болохоор одоо жишээ нь маш олон байна. Либерал феминизм, socialist феминизм, радикал феминизм, black feminism, 3 дахь ертөнцийн феминизм, постмодерн. Тэгээ ингээд хамгийн сүүлд бол эрчимтэй орж ирж байгаа транснационал буюу одоо далаацтайгаар одоо түүх 3 дахь ертөнцүүдийн ялгаатай байдал тийм. Тэнд эмэгтэйчүүдийн эрх яаж хөндөгдөж байна? Тэнд ямар аж байдал харагдаж байна? Тэнд системийн тогтолцооны хувьд маш өөр соёлууд ороод ирж байгаа болохоор тэр бүхнийг барууны ямар нэгэн тодорхойлж ирсэн онолуудаас ялгаатай байдлыг гаргаж ирснээрээ энэ тодорхойлолтууд маань өөр болоод ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр мэдээж байнга өөрчлөлт. Тэгэхээр би ингэж ойлголоо зөв. Одоо феминист хөдөлгөөн ингээд онлын төвшөнд амьдралаас үүсээд ингээд явахдаа онл практик хоёрын зэрэгцээ явж байхдаа улс орон болгоны нөхцөл байдал өөр байсан учраас тэнд оролцож байгаа хүмүүс маань өөр байсан. Ялангуяа барууны орнуудад энийг голцоо одоо тухайн улсын иргэдэн авч явж байсан учраас зарим нэг нийгмийн бүлгүүд нь орхигдоод байсан юм байна. Жишээлхэд магадгүй баруунд илүү цагаан арьс эмэгтэйчүүд энэ феминизмын хөдөлгөөнийг түүчилээд явахаар хөгжиж байгаа болон буруу хөгжилтэй орнуудын эсвэл өнгөт арьстай эмэгтэйчүүдийн асуудал, нийгмийн асуудлууд нь орхигдоод байсан юм байна. Тийм учраас одоо 90-ад оноос хойш феминист хөдөлгөөн гэдэг чинь дараагийнхаа юм шат руу шилжиж байгаа юм байна гэж ойлголоо зү. Яг зөв. Яг энгийнээр ойлгоход та маш гоё багцлалаа. Тэгэхээр нөгөө онлын байр сууриасаа яг нөгөө үргэлж хөгжүүлж, сайжруулж ирсээр байсан байдлуудыг бол эндээс харж байна. Хүч гэж хэрэглэх нь бол надад бол илүү төхөм санагдаг. Яагаад гэвэл эрх мэдлийг аливаа нэгэн албан тушаалаар ч юм уу оноогоод өгчөж байгаа юм тий. Харин хүч буюу одоо энэ онлын хувьд бол хүчний ялгаатай байдал гэж хэлвэл илүү зохимжтой байдаг. Яг тэр хүч нь хаана байгаа юм бэ гэдгийг харж чадж байна гэдэг бол өөрөө феминист зарчим болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүчийг бол маш олон төрлөөр харж болно. Захиргаад л байна, тэ тогтолцоогоор байна, гендерээр байна. Энд чи өөрх гэртч байна, нийгэмдээч байна, зон олондонч байна, тэ. Тэгээд эн чин дээшээ шатлсан төвшөндөө улсынхаа хэмжээнд тэр хүчний харилцаа явчихж байгаа байхгүй.
Мгм. Одоо тэгэхээр нөгөө феминизмын талаар ингээд хүн судалж мэдээ гэвэл одоо цаама энэ талын бас чиглэлээр мэргэжсэн хүний бид нар шиг юм феминизмын талаар мэдлэг нэмгэнтэй хүмүүс юуг олж уншаасай гэж ингэж зөвлөх бай. Жишээлбэл энэ зүйлсийг уншаарай. Орчин үед бас ийм хөдөлгөөн, ийм үзэл баримтлалын тэнд байгаа шүү гэд ингээд зөвлөгөө өгье гэвэл бид нар хаанаас тэр мэдээлэлдэг системтэйгээр олж авч болох вэ? Ер нь бол яг феминизмын онол гэдэг ерөөсөө нийгмийн шинжилгээ ухаанаас ангид тусгай зүйл ерөөсөө биш байхгүй. Тодорхой хэмжээгээр нийгмийн шинжилгээ ухааны маш олон салбаруудад өөр дүгнэлт хийхтэй одоо энэ гендерийн эрх тэгш бус байдлыг цохон гаргаж ирсэн нэг том одоо өрнөл байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө бусад онолоос нийгмийн шинжилгээ ухааны онолоос бол өөр зүйл бол огт биш. Харин өөр тусгалыг илүү өгч байна, өөр байр суурийг харуулж байна гэдгээр онцлогтой болчихж байгаа. Тэгэхээр яг онолын төлөөллүүд гэх юм бол Мишель Фуко, Францын философч Мишель Фуко бол одоо жишээ нь улс төрийн шинжилгээ ухаан социолог Фукогүй бол ямар ч одоо тэр онолын хөгжил байхгүй байгаа. За тэгэхээр Фукогийн гаргаж ирдэг философи зарчмууд дээр бол энэ дээр бол маш том хүнийг өөр байр сууриас уншаад үзэхэд феминист зарчим бол зайлшгүй явж байдаг. Яагаад вэ гэвэл энд хүчний харилцаа, хүчний тухай мэдлэг маш ихээр дурддагддаг. За дээрэс нь одоо хүртэл нийгмийн шинжилгээ ухаанд одоо гол онолч судлагдсаар явдаг. Тэгэхээр Мишель Фуког бол зайлшгүй уншиж судлах нь бол хэрэгтэй ах. Манай дээр бол манай ихтэй сургуулиудад бол Фукогийн тухай угаасаа үзчихэл байгаа. Харин түүний байр суурь феминист байсан уу гэдгийг харж байгаа байдал магадгүй тутмаг байж магадгүй. За дээрэс нь бол орчин цагийн энэхүү онол дээр бол Judith Butler гэж судлаач бол маш том байр суурийг эзэлдэг байгаа. Яг монгол хэл дээр бид нарт одоо жишээ нь Фукогийн ч гэсэн ном орчуулагдсан байдал бол их цөөн харагддаг. Тэгэхээр илүү зарчмын хувьд бол одоо яг бэлэн уншаад авах мэдээлэл гэхээр жоохон хэлний байдлаар тутмаг болчихж байгаа юм л да. Тэгэхээр үүн дээр бол иргэний нийгмийн байгууллагуудын өрнүүлж буй үйл ажиллагаа жишээлбэл бэлэн тэр материалыг өгчөж байгаа. Яагаад гэвэл иргэний нийгмийн байгууллагуудын өнөөдөр хийсээр ирсэн үйл ажиллагаа бол тэр чигтээ онол дээр суурилсан энэ практикийн үзэл баримтлалыг л практикийн үйл ажиллагаагаараа хүргээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо өнөөдрийн нэг тэрбумаараа тэмцэе гэдгийн цэвэр суур түгээхийг хүсэж байгаа ойлголт бол хүчирхийллийг дуусгар болгоё гэдэг маань тогтолцоо бүр дээр яригдчихэж байгаа зүйл болохоор сууриасаа л эхэлж байгаа. Тэгэхээр иргэний нийгмийн байгууллагуудын унших ёстой маш олон зүйлс нэг тэрбумаараа тэмцэе дээр бол байгаа ах тий. Тэгэхээр тийм байдлаар уншиж болох. Нэр энэ подкастыг сонсож байгаа хүмүүс ташим дурдахад олон улс төрнж байгаа нэг тэрбумаараа тэмцэе олон улсын хөдөлгөөний хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр бид энэхүү подкастыг хөргөж байгаа шүү. Тэгээд Монголын эмэгтэйчүүдийн санд бас таларч байгаагаа илэрхийлж байна. Тэгээд хоёулаа нэг хэсэг завсарласны дараа эргээд үргэлжлүүлээд төхөө зам. За тий. За цаамаа түрүү хоёулаа Мишель Фуко гэдэг яриагаа төгсгсөн. Тэгээд Мишель Фуко гэдэг онлын төвшний юм ярьж байна л да. Тэгэхээр яаж бид нар илүү энэ феминист үзэл баримтлал онлыг бодит амьдралтай одоо холбож үзэж болох вэ? Тэрний бодит практик жишээ юу вэ? Ялангуяа феминизм гэхээр их олон эрчүүд нэг юм өөрсөндлөө дайралт ирж байгаа юм шиг ингэж эмзгээр хүлээж аваад энийг нэг тийм ойлгохгүйгээр ингээд ойлгохыг хүсэхгүй хөшиг татаад байдаг. Тэгэхээр энэ тал дээр ямар хуу тайлбар хэлэх вэ? Өөрийнхөө байр суурийг хуваалцаач. Яг ингээр л нөгөө феминизмын онлын байр суурь яг одоо саяны таны хэлсэнчлэн яаж энэ дээр хүйс хамааралгүй феминист зарчмаар тий альваад хандах уу, альвааг хардаг болох уу? Яг энэ дээр онлын байр суурийн одоо хүртэл хэлхийг зорьсон, бүтээхийг одоо чиглэлсээр байгаа зарчим бол яг тэр л нөгөө хоёр туйлт үзлээс л зайлсхийх юм байна. Тэгэхээр яг энэ дээр хоёр туйлт үзэл дээр ир эмгээд зөвхөн феминизмыг ир эм гэдэг төвшөнд хараад зааг үүсгээд
сегментлийг хуваагаад авах юм бол энэ дээр дахиад л нөгөө няцаалтууд явсаар л байна л та. Надад хамаагүй миний асуудал. Харин онол суурьтай нь бодож үзээд энэ бол нийгэм эдийн засгийн те одоо биднэрт өр өгөөж авчрах ялангуяа одоо цаг үеийн глобалчлагдсан нийгэмд бол хүртээмж хүний эрх гэдэг ямар чухал асуудал вэ гэдгийг ойлгох тэр үзлийг л энэхүү онол өгöd байгаа байхгүй юу. Тэгэхээр онлын зарчмаар харна гэвэл феминист байхад таны эрхтэй байна уу, эмэгтэй байна уу энд огт хамаагүй асуудал болчихж байгаа. Цамгийн яриа гацсан уу? Асуудлуудыг хөндөж гаргаж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бидний нийгмийн асуудал гэдгийг нэгдүгээрт харчих юм бол энэ дээр жишээлбэл нөгөө хоёр талд асуултууд нийгэмд явагдахгүй байхгүй. Жишээ нь яагаад тэгвэл эрэгтэй хүн феминист байж болдгүй энэ бол ерөөсөө тэрэнд бол хүс гендер ямар ч хамааралгүй асуудал шүү дээ. Энэ бол хүчирхийллийн хэсрэг асуудал байхгүй. Тэгэхээр хүчирхийллийг таслан зогсоохын тулд энэ дээр нэгдүгээрт бид нар энийг нийгмийн асуудал гэдгийг л харах хэрэгтэй. За тэгэхээр хэдүүлээ чи одоо феминизмын үүсэл тэр яаж хэрхэн хөгжиж ирсэн тухай ярьлаа. Одоо тэгвэл энэний бодит практик дээр ач холбогдол ялангуяа Монголын хөрсөн дээр энийг яаж одоо илүү ажил болгож байгаа юм бол тий альва нэг юм хийхэд феминист хандлагыг бид нар ямар жишээн дээр харж болох уу? Жишээлбэл өөрөө чинь оролцож байгаа эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадварыг бэхжүүлэх энэ төсөл жишээлбэл феминист ийм үзэл баримтлал дээр суурилсан санаачлах гэж харж болох уу? Маш гоё асуулт байна. Тийм шүү. Одоо жишээ нь хэрвээ энэ феминист зарчмын дагуу бидний одоо өдөр тутмын амьдралд нөлөөлж байгаа байдлыг харах юм бол энэ дээр одоо олон улсын засгийн газрын бодлогууд байна, хөгжлийн олон улсын бодлогууд. За ингээд шат шатанда маш олон өөрчлөлтийг хийгээд ирээд байгаа байхгүй юу? Түүний ашиг шимийг бид бүхэн ер нь бол харагдахгүй байдлаар өдөр тутам хүртээд байгаа. За тэгэхээр жишээлбэл сая бол ингээд эрчимтэйгээр цар тахлын үеэр эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадвах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл, эмэгтэйчүүдийн эдийн засагт оролцоо гих мэтчлэн асуудлууд бол маш их хөндөгдөж яригдсан. Тэгэхээр яг энэ манай одоо жишээ нь Азийн сангийн энэ төсөл бол феминист зарчим дээр үндэслэн төсөл байгаа. Жишээлбэл олон улсын хөгжлийн бодлого хүртэл феминист зарчмыг маш чухал авч үздэг болсон. Тэгэхээр энэ дээр эрэгтэй эмэгтэй ашиг шимийг хүртэж байгаа хүмүүс эрэгтэй эмэгтэй байх бол энд хамаагүй байгаа байхгүй. Цэвэр энд альва нийгэмд тулгарч байгаа асуудлыг улс ураар нь харах. Жишээлбэл эмэгтэйчүүд эдийн засгийн чадвах гэдээ бид нар ярихаар зөвхөн ажлын байр эсвэл зөвхөн айхтар мундаг бизнес эрхлэгчид болгоо тавьчих гэдэг зүйл ганцаараа дангаараа биш байхгүй юу? Энэ дээр юу явагдах вэ гэхээр маш нарийн дөрвөн шатлал явагдана. Хувь хүний төвшөнд эмэгтэйчүүдийн эрх мэдэл ямар байна? За дээрэс нь өрхийн төвшөнд ямар байна? Дээрэс нь одоо хамт олонны, зон олонны төвшөнд энэ байр суурь ямар байна эмэгтэйчүүдийн байр суурь нь хаана байна? Хүчний ялгаатай байдал байна уу? За ингээд эдийн засгийн оролцоондоо за дээрэс нь улсын оролцоо гэд энэ шат болгон дээр байгаа бэрхшээлүүдийг тусгалгүйгээр аливаа төслүүдийг хэрэгжүүлэх юм бол энэ дээр нөгөө алдаатай байдал гараад ирчих واخгүй. Уг суурьаар нь тэр хүндээ ээлтэй одоо хүч хомс байгаа сегменттэй ээлтэй бус байдал илүү дахиад үргэлжлэнэ гэсэн үг. Тэгэхээр феминист байр суурьаар олон улсын хөгжлийн төслүүд ч гэсэн хөгжлийн бодлогууд хүртэл төслүүд хүртэл өөрчлөгдөж байгаа бол энэ бол цэвэр онол практикийн маш том уялдааг харж болно. Тэгэхээр танай төсөл одоо яг энэ чиглэлээр юу хийж байгаа вэ? За жишээлбэл төслийн бол хоёр дэд зорилттой бүлэг бол цэвэр иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Иргэний нийгмийн байгууллагууд бол хүчирхийллийг бол маш боддоор тодор харж чаддаг байгаа. Тэгэхээр энд бол гэр бүлийн хүчирхийлэл, дээрэс нь ажлын байрны баталгаагүй орчин, тэгээд бизнес эрхлэлт гэсэн одоо гурван том чиглэлийг ерөнхийдөө төсөл зорилгоо болгоод үүн дээр давамгай хоёр дэд бүрэлдэхүүн дээр цэвэр иргэний нийгмийн байгууллагуудын хэрэгцээн дээр бол суурилж байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар Монгол улсад
ийм зүйлийг хийчих юм бол эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадах хөгжнө гэдэг дайралт давшилт бол байхгүйгээр илүүтэй дотоод хамтрагч байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудынхаа хэрэгцээнд тулгуурлаж Монгол улсын бас онцлогтой байдлуудыг харгалзаж үзэж илүү хүн төвтэйгээр феминист зарчмын дагуу бол төслүүд илүүтэйгээр ажиллаж байгаа. Тэгэхээр бас нөгөө хүмүүс түрүүн ингэж хэллээ шүү дээ. Феминист зарчим гэдэг чинь харагдахгүйгээр, хүнд мэдрэхдэггүйгээр ингээд үйлчилж байгаа гэх тээ. Яг аргагүй дэлхийн нэгдсэн үндэсний байгууллагаас тогтвортой хөгжил гэдэг ийм зорилт дэвшүүлсэн. Тэрний нэг зорилт чинь л одоо энэ гендер эрхтгч байдлыг хангах гэдэг асуудал яригдж байгаа тийм үү. Тэгэхээр олон улсын төсөл хөтөлбөрч тэр, аливаа улсын хөгжлийн бодлогоч тэр, тэгээд жижиг нэгждэр одоо хотын хороонд хөдөө орон нутгийн сум багт хэрэгжиж байгаа төсөл болгон гендер эрхтгч байдлыг одоо хангасан байх ёстой гэдэг ийм зарчмыг ярьж нэг ойлголоо зөв үү бий. Тэгэхээр одоо түрүү ярьлаа шүү дээ, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо 10 пунктээр буурсан байна гэдтэй. Гэтэл уг нь бид нар чи Аздаа бас эмэгтэйчүүдийн оролцоо эрх талаар нэлээд одоо гайгүй төвшөнд явж байгаа орн гэж тооцогддог. Хэрнээ эмэгтэйчүүдийн оролцоо буураад байгаа юм төр зураг харагдаж штэ. Тэгэхээр энэний цаад шалтгааныг нь одоо юу гэж харж байгаа вэ? Тэгэхээр жишээлхэд эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадхыг бэхжүүлнэ гэдэг чинь л эдийн засгийн ийм харилцаа, идэвхтэй харилцаанд орохыг дэмжиж гэсэн үг юм байна шүү дээ. Энэ 10 пункт буураад байгаа ямиг л илүү одоо багасгах гэсэн санаа агуулгаж ийн гэж ойлголоо зөв үү? Тийм, тэгэхээр маш цогцоор харна гэсэн үг. Жишээлбэл манай төслийн гол чин зорилго бол Монгол улсын эдийн засгт эмэгтэйчүүдийн оролцоог идэвхтэй эрчимжүүлэх, дээрэс нь манлайллыг дэвшлүүлэх. Тэгэхээр ерөнхийдөө яг суурь ойлголт нь тэр болоо тхийн тулд тодорхой хэмжээгээр яг улс суурьаар нь асуудлыг харах шаардлага гараад ирж байгаа хгүй. Тэгэхээр энэ дээр зөвхөн бизнес эрхлэлт ажлын байр гэхээсээ илүү эрх мэдлийн маш олон асуудлуудыг наривчилж харна гэсэн үг. Жишээ нь манай Монгол эмэгтэйчүүд гэр бүлийн гишүүд болон хүүхэд асрах үүргийг бол зайлшгүй үүрээд байна. Энэ дээр бол гендерийн хөвшмөл ойлголт маш том байр суурийг эзэлж байна. За тэгэнгүүт энэ болохоор хүний төвшөнд явчихж байгаа. За тэгээ хамт олонны төвшөнд, өрхийн төвшөнд, нийгмийн төвшөнд гэхээр нөгөө хөвшмөл ойлголтууд шат шатлалтайгаар эмэгтэйчүүдийг эдийн засгийн аль ч төвшөнд идэвхтэй оролцоход саад болоод байгаа байхгүй. Ялгарлан гадуурхалт явагдаж байна. Ойлголт гэдгийг жоохон тодруулаад өгөөч. Гендерийн хөвшмөл ойлголт хэлэхэд одоо юуг хамруулж байна? Тэгээд энийг яах ёстой юм бэ? Яаж энэ хөвшмөл ойлголтыг бид нэр арай өөр өнцгөөс харах ёстой юм бэ? За тэгэхээр түрүүний хоёулагийн ярьсанчлан нөгөө ямар ойлголтыг үнэн ойлголт гэд бат итгэж байна гэдэг дээр одоо маш олон хандлагууд явж байгаа. Нийгмийг бүрдүүлж байгаа гол зүйл бол энэ дээр итгэл үнэмшил, үүнээс бол зан үйл гараад эхлэн тэгээд түүнээс одоо нийгмийн бүхэл бүтэн цааш нь үргэлжлүүлж байгаа норм тогтоод ирнэ тий. Тэгэхээр альва бас нийгмийн шилжилтийн ойлголт цаг хугацааны туршид ерөнхийдөө хүн төрөлхтний нийгэм чинь эмэгтэйчүүдийг ерөнхийдөө аль ямар ч төвшөндөө аль болох тодорхой хэмжээгээр захиргаадж ирсэн байгаа. Тэгэхээр цаг хугацаа өөрчлөгдөх тусам нийгэм эдийн засгийн аж байдал өөрчлөгдөх тусам энэ дээр тэр итгэж ирсэн ойлголтуудыг халахгүй болвол тодорхой хэмжээгээр нийгэмд ашиг хүртэж байгаа байдал тэгш бас хуваарлагдсаар байгаа хгүй. Инхээр хор уршигнал бидний амьдралын ядуурл болоод эхэлнэ. Хүчирхийлэл үргэлжлээд эхэлнэ. Гэд ирэхээр юуг үнэн бэ гэж итгэж байгаа байдал маань цаг цагийн хөгжлийн өөр шатаар нийгэмд бол өөрөөр тодорхойлогдоод ирчихэж байгаа. Тэгэхээр үүнийгээ өөрчилж ойлгох нь тэр нэг хамгийн гендер эрхтгч байдалд хамгийн их саад болоод байгаа зүйл бол энэ нийтээрээ хүлээн зөвшөөрөөд юуг хүлээн зөвшөөрөөд байгаа, юуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдэг маш том саад дотгоруулаад ирж байгаа байхгүй. Тэгэхээр одоо төсөл хэрэгжээд хэр үр дүнтэй байна? Одоо энэ үр дүнгийг харах цаг болсон уу болог байгаа юу? Ямар хөө шатанд явж байгаа юм? Төсөл 2020 онд эхэлсэн байгаа. Тэгэхээр яг эмэгтэйчүүд эдийн засгийн чадах гэдэг ойлголтыг ерөнхийдөө эхний жилдээ өгөхүүднээс бид нар бол Monfemnet, өөрчлөлийн төлөөх эмэгтэйчүүд за тэгээд гендерийн үндэсний хороо зэрэг маш олон байгууллагатай хамтарч байгаа. Тэгэхээр үр дүнг
аливаа нэгэн тоон өөрчлөлтөөс бол харахаасаа илүүтэйгээр яг энэ дөрвөн түвшиндөө эмэгтэйчүүдийн эрх мэдэл, эдийн засгийн оролцооны эрх гэдгийг иргэний нийгмийн байгууллагуудын суурь зарчим дээр үндэслээд феминист зарчмыг баримтлаад хөгжүүлэх нь бол эхний жилд айгүй юу байгаа. Гол анхаарч ирсэн зүйл маань байгаа. Тэгэхээр эх 3 жилийнхаа туршид бол илүү бизнес эрхлэх боломж, бизнес эрхлэх санхүүгийн хувьд бол эмэгтэйчүүд хэн нэгнээс хараат бус байдалтай байдлыг бол дэмжих байдлаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийнхаа төвөр бол бас давхар маш олон ажлын байрыг бол бий болгож явж байгаа. За, сайхан ажил санаачилж хийж байгаа маань тэр ажлын байр бий болгоно гэдэг чинь одоо ковид үед маш чухал байна шүү дээ. Олон улсын судалгаагаар харахад чинь ковидын үед эмэгтэйчүүд илүү их одоо өртсөн, эмэгтэй бизнес эрхэлдэг хүмүүсийн ажлын байр илүү өртсөн байна. Эмэгтэйчүүд илүү хүн дээр тусч ийн гэсэн юм олон улсын судалгааны үр дүнг харагдчихсэн. Тэгэхээр Монголд бас адилхан л байгаа байх таа гэж би тааж л байна л да. Ерөнхийдөө бол яг цар тахлын нөлөө эмэгтэйчүүдэд одоо жишээ нь эмэгтэйчүүдэд гээд яг хуваарлахаасаа илүүтэйгээр бид бүхэн сайн нэг судалгаа хийсэн байгаа л да. Удахгүй үр дүн танилцуулагдана. Тэгэхээр яг альбан бус салбартаа ерөнхийдөө бичил бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүд дээр тухайн салбартаа адилхан бичил өрхийн бизнес эрхэлж байгаа эрэгтэйчүүдээс ямар ялгаатай байдлыг бол эмэгтэйчүүдэд сая цар тахал ялгаатай байдлын нөлөө үзүүлсэн бэ гэдэг дээр бол нарийн судалгаа гарч байгаа. Тэгэхээр тэндээс бол яг нөгөө зарчмын дагуу нарийн нөгөө эрх мэдлийн ялгаатай байдал, за дээрэс нь саад дотор болж байгаа зүйлсүүдийг бол харах боломж бол аягүй сайн гарах бах. Тэгэхээр яг альбан бус салбартаа ажиллаж байгаа, бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдээр яг энэ цар тахалтай холбоотой судалгаа бол хараахан тийм нарийн гарааг байгаа юм лээ. Тэгэхээр энэхүү бол яг нарийн анализыг бол энэ судалгаа илүү гаргаж өгөх бах гэж бол бодож байгаа. Миний асуугаагүй орхисон тийм зүйл байна уу? Би юу асуугаасаа гэж бодож ирсэн чи асуулгүй үлдээчихв. Тийм байвал яриач. За хоёлаа их л өргөн ярилцлаа да амрагш. Тэгэхээр тийм бүх асуултыг та их асуулаа. Тэгээ харин ч би асуултанд хариулахаасаа илүү та маш гоё миний өгөх гээдсэн санааг их гоё багцлаад ойлгомжтойгоор тайлбарлаад өглөө. Тэгэхээр миний зүгээс бол танаас асуулт асууя гэж бодож байна. Тийм үү. За би ч одоо асуулт бэлтгэлгүй орж ирсэн шүү дээ. Таны хувьд одоо жишээ нь таны хувьд феминист байна гэхээрээ гол одоо зорилгыг юу гэж хардаг вэ? Жишээлбэл бид нар эмэгтэй хүний байр сууриас ярьж байна гэж аливаа нэг юм дээр асуудал төвшүүлэхээр нь өөрийнхөө туулсан туршлага дээр үндэслэн гэсэн үг тийм. Тэгвэл таны хувьд феминист хүн ямар байгаасаа гэж хүсдэг? Феминист үзлийн цаана бол хүний эрх байгаль гэж би харж байгаа. Тэгэхээр хүний эрхийн одоо суурь нь хүний эрхийн мэдрэмж юм байна гэж харж байгаа. Тэгэхээр нөгөө бидний даалд ухамсарт юу гэж кодлогдсон байна. Тэр нь бидний одоо үйлдэл, бодол үйлдэл болж ядг юм байна. Тэгэхээр хэдийгээр бид нар ингээд хүний эрхийн тухай, тэгшэрхийн тухай ярьдаг ч гэсэн заримдаа бидний зүгээр юм хандлагууд нь тийм хүний эрхийн мэдрэмжгүй юм шиг харуулт юм байна. Тэгэхээр ерөөсөө л эн чинь ингээл насан туршийн суралцах үйл явц юм байна. Тэгэл одоо хичээх л ёстой байна гэдэг л ойлголттой үлдсэн. Тэг яг асуултын тухайд гэх юм бол феминист байх гэдэг дээр би тийм гүнзгий судалсан хүн биш л дээ. Зүгээр миний ойлголт юу вэ гэхээр угаасаа энэ хүний нийгмийн түүхэнд чинь ерөөсөө бүх юм тийм нийгмийн конструкц буюу ингээд барилга барьж байгаа юм шиг нэг тоосох өрж байгаа юм шиг үнэн гэдэг чинь ингэж бий болж ирсэн. Тийм учраас эмэгтэйчүүдийн тухай хин нэг ямар байх тухай юм хөвшмөл ингээд тогтсон ойлголт гэдэг бол ерөөсөө л нийгмийн ийм бүтээл юм байна. Нэг нь бүтээж болсон бол тэгвэл тэрийг бид нар бас өөрчилж болох юм байна. Өөр ийм нүдний шил зүүж чад харж болох юм байна. Тэгэх юм бол тэр нь илүү эрэгтэйч нийгмийг бий болгох юм байна. Эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөхгүй юм байна. Зөвхөн эмэгтэйчүүдийн гэлтгүй хүний эрх зөрчигдөхгүй юм байна. Хүний эрх ямар нэгэн айрс хүйс бэлгэнжиг баримжаа нас хүүсээр ялгарлгүйгээр ингэж тэгш байдал нь хангагдах юм байна л гэж ингэж бодож байгаа. Тэгээ яг хуу нэгэнд он удаан жил ингээд бий болоод ирсэн энэ ойлголтыг бид нар алга уруулахын зурт өөрчилж чадахгүй учраас ингээд хүн болгоны оролцоо цаг хугацааны л асуудал байх гэж харж байгаа.
Яг тийм шүү. Таны яг сая хэлсэн нөгөө бидний ингээд кодлогдсон ойлголтууд энийг л аль болох нураах хэрэгтэй байгаа гэдэгтээ бол айгуу гоё хэллээ. Тэгээд ялгарлан гадуурхалтыг та бол айгуу гоё тусгаж ирлээ. Тэгэхээр яг л энэ зарчмууд л байгаа гэдгийг та бас сая айгуу гоё багцлаад хэлжлээ гэж бодож байна. Яг хөө зүгээр ийм зүйл байгаа л да, хүмүүс нэг тийм хүний ирэх ярихаар л нэг тийм эрчүүдийг ад тушаа үзчих гээд байгаа юм шиг тийм бурангуй ойлгодог. Тэгэхээр энэ чинь ерөөсөө л тэгээд байгаа асуудал биш. Эрэгтэй эмэгтэй болон гурав дахь шүүсийн хүмүүст ийм ялгаатай хэрэгцээ байдаг. Тэгэхээр аливаа нийгмийн хөгжил бол тэр хэрэгцээн дээр үндэслэж аливаа нийгмийн эдийн засгийн үйлчлэгээ тэрлүү чиглэсэн байх хэвээр. Төрийн бодлого шийдвэр ч гэсэн энэтэй уялдаж гардаг байхсаа гэж би хүсдэг. Одоо жишээлхэд яг нь ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор ковид гэдгийг бид нар энэ асуудлыг давж гаргахын тулд маш олон энэ төрлийн шийдвэр бодлого шийдвэрүүд гарч байна. Маш олон тохиолдолд хүний эрхийн мэдрэмжгүй байна. Энэ олон бодлого мэдрэмжгүй шийдвэрээс болж олон хүмүүс хохирч байна. Зөвхөн эмэгтэйчүүд шүү дээ. Эмэгтэйчүүд, хүүхдүүд. За тэгээд амьдралын ялгаатай нөхцөл байдал амьдарч байгаа эрчүүд гэх. Тэгэхээр ерөөсөө л энэ түрүүний нөгөө цомог хэлсэн юм ингээд доороосоо цэцэг ургаж байгаа юм шиг ингэж хөрснөөсөө ургаж соёолох хэвээр. Гэхдээ яг энэ ургаж соёолж байгаа мэд бодлогоор бид нар ингэж гарахтаа тусах хэвээр болов. Тэгэхгүй бол энийг хүчээр ингээд нухчин дараад байх юм бол энэ өөрөө мэдрэмжгүй юм төрлийн бодлого шийдвэрүүд болоод байгаа юм болов гэж ингэж анзаарагддаг. Тэгээ одоо жишээлхэд саяхан жоохот ер нь ингээл аливаа байгууллагын вебсайтыг харахад санамж бичиг зурж байгаа удирдах түвшинд ажиллаж байгаа хүмүүсийн зураг гэл ингээл харах чинь дандаа ирчүүдийн зураг, эмэгтэйчүүдийн оролцоо тэр нь маш бага байна. Гэтэл Монгол шиг одоо ийм улс тий одоо Японтай харьцуулахад Монгол эмэгтэйчүүд ирэх харьцангуй сайн нийгмийн оролцоо идэвхтэй гэсэн гэдэг боловч ийм идэвхтэй оронд хүртэл одоо нийгэм төр мэдээлэл өгөхтэй хүртэл эмэгтэйчүүдийг маш цөөн дүрсэлж байгаа нь бол эмэгтэйчүүдийг нөгөө илүү эрх мэдэлж их, илүү хүчтэй байх тэр болцоонд тойруу замаар нөлөөлж ийн гэж би харж байгаа. Нөгөө хүний далд ухамсарт нөлөөлж ийн. Дандаа л ирчүүд байж байгаа юм шиг эмэгтэйчүүд тэрийг харж, охтууд тэрийг харж өсөж байгаа. Тэгэхээр бол шал шатантай эмэгтэйчүүдийн төлөөллийг бол хаанх ёстой. Тэгээд аль болох ирчүүдийн энэ тэнцүү байвал зүгээр гэж ингэж хардаг. За хоёуланд нь одоо тэгэхээр цаг хугацаа баг үлдсэн байна. Ярилгүй үлдээсэн сэдв юу вэ? Хоёулынх нь хүрээнд. Тэгээ ер нь бол их бас гол санаагаа хоёул өгсөн гэж бодож байна уу? Иргэний нийгмийн байгууллагуудынхаа бас эмэгтэйчүүдийн эрхийн төлөө олон жилийн турш үйл ажиллагаа хийж ирсэн байгууллагууд болоод хувь хүмүүстэй чиглэж бас онол практик уялдааг илүү түлхүү ярьсан болохоор хоёулаа ер нь бол миний зүгээс ойлгомжгүй зүйлийг та маш гоё ойлгомжтой болгоо базаад өгсөн. Тэгэхээр ерөнхийдөө суур феминизмын ойлголт хизээч хүчирхийллээс ангид байхгүй гэдгийг бол маш тодорхой хүргэсэн гэж бодож байна. За ашгүй дээ. Нэг юмыг ярихад би хэдэн жилийн өмнө 5-6 жилийн өмнөхөө нэг Монголд нэлээд өөрийгөө алдартай гэж боддог зохиолчтой уулзж ирсэн. Тэгээд хашир өөрийгөө феминист гэж тодорхойлж ирсэн. Тэг яг хуу тэр хүний ярианы дараа надад ягаад ч юм тэр феминист гэдэг ойлголтыг хашир арай жоох юм явцуу туйширмал байдлаар ойлгодог юм болоо да. Гэт тэр хашир ярианаас би юу мэдэрсэн бэ гэхээр хашир бол эмэгтэй хүн. Тэгээд өөрийгөө феминист гэж байгаа хэрнээ эрчүүдийг тийм үзэн ядах үзэлтэй тийм хүн байсан. Тэгээд би бол энэ феминизмыг бол тийм үзэн ядах үзэл гэж харахгүй байгаа. Эрх тэгш байх гэж ойлголт гэж хардаг. Тэгэхээр бас зарим хүмүүс нөгөө феминизм гэдгээ буруу ойлгоод зөвхөн эмэгтэйчүүд гэдэг өнцгөөс хараад байх вэ. Энэ бол эрх тэгш, эрэгтэй эмэгтэй бүх хүссэн хүн ялгаагүй эрх тэгш байх ёстой гэдэг ойлголт гэж би харж байгаа шүү дээ. Зөв үү цомоо? Тийм. Одоо жишээ нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд гэж тодорхойлохоор нөгөө яг ингээл амархан эмэгтэйчүүд гэдэл одоо нийгэм дээр хаашаа нэг жишээ нь эмэгтэйчүүд гэл яг нэг л байдалтай нэгдмэл байдлаар тодорхойлогдож болдог. Эрэгтэйчүүд гэхээрээ яг нэг хам шинжээр тодорхойлогдож болдог байсан бол нийгмийн шинжилгээ ухаан хизээж оршихгүй. Тийм болохоор энэ нөгөө уялдаа холбоо, огтлцлал гэдэг зүйлсүүд те энэ
онлын суурь зарчмаар бол би таны хэлсэнтэй санал нийлэхээр байна. Яагад вэ гэвэл тэгэл эрэгтэйчүүд эмэгтэйчүүд гэл ингээл тодорхойлчих чинь нөгөө гендрийн хөвшмөл ойлголт шүү дээ. Энд чинь маш олон одоо маш олон ялгаатай байдлууд байгаа. Тэгэхээр тэр ялгаатай байдлыг эрхэмлэнэ гэдэг чинь л өөрөө тэр ялгаатай байдалд суурьтай хүртээмжийг дээшлүүлэх олон талын хамтын ажиллагаа гэдэг чинь л өөрөө энэ зарчим болохоос биш өөрийнхөө цар хүрээгээр өөрийнхөө ойлголтоор үзмжээрээ эрчүүд ийм эмэгтэйчүүд ийм гэж шийтчихэд аливаа зүйлийг тодорхойлоод идэг бол тодорхой хэмжээгээр бас жоохон буруу л болох байх. Тэгэхээр нөгөө эрчүүдийн дунд олон янзын эрчүүд байдаг, эмэгтэйчүүд дунд олон янзын эмэгтэйчүүд байдаг. Тэгэхээр хүн гэдэг бол зөвхөн юм эрэгтэй эмэгтэй гэдэг юм туйлын хоёр хүүсэнд хуваагдахгүй маа. Тэр хүний хүүс гэдэг чинь юм дундаа бас юм олон зааг ялгаатай хоёр туйлд ойлголт биш юм аа л гэж ингэж тайлбарлаж байна зү. За тэгэхээр хэдүүлээ бас дараагийнхаа подкастаар энэ сэдвийг үргэлжлүүлээд ярина гэж бодож байгаа. Тэгээд дараагийн ярианд маань дараагийн зочд маань илүү онлайн төвшний тэгээд доторх ялгаа ангиллуудыг бид нарт ойлгуулж өгөх хаа гэж найдаж байна. Тэгээ өнөөдөр цаг зав гаргаад оролцсон Цолонтойд маш их баярлалаа. Ажилтны амжилт хүсье. Тэгээд энэ подкастыг нэг төрөмөөрө тэмцээн олон улсын арга хэмжээний хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн сангаас дэмжиж хүргэж байгаамаа. Ингээд анхаарал тавьсанд бүгдэнд баярлалаа.